Зэн залуусаа юу цаана өмнө хэлж үйсэнчлэн за breaking яадаг вэ гэдэг талаа бол дараа бол мэдээж major цаг дээр үүсэж байгаа fake out яагаад үүсдэг юм major цаг дээр үүсэж байгаа fake out нь minor цаг дээр харагддаг гэдэг талаар хэлүүлээ ярилцгаая. Окей. За тэгээд breaking-ийг бол ойлгосон байх гэж бодож байна. Одоо харин fake out-ын талаар. За fake out гэдэг хөдөлгөөний эхлээд тодорхойлъя. Fake out гэдэг бол ямар нэгэн resist юм уу support-ыг эвдэж орсон candle-ийн дараагийн candle шууд тэр утгаараа яг шууд тэр доороо ерөөсөө эсрэг чиглэлийн candle орж ирэх хөдөлгөөнийг хэлдэг. Энэ бол fake out хөдөлгөөн. Ер нь дөнгөж эвдэж ороод буцаж шууд орж ирэх хөдөлгөөний. Breaking гэдэг бол мэдээж дөнгөж эвдэж гараад биш, нийлээ эвдэж гараад утасны дараа буцаж ирэх шалгахтаа үнцэн хөдөлгөөн failed буцаа орчиж байгаа хөдөлгөөнийг breaking гэж хэлж байгаа. Харин fake out маань бол шууд орж ирж байгаа хөдөлгөөн тийм. Окей. Жохон жимэд өгч магадгүй шүү. Ард маа найзууд маань хоорондоо яриад байгаа. Окей. За тэгээд ерөнхий энэ утгаараа бол fake out гэдэг хөдөлгөөн маань өөрөө яг яагаад major цаг дээр яг fake out яагаад үүсдэг вэ гэдэг талаар хэлбэл ярилцгаая. Fake out ихэнх тохиолдолд ер нь major цаг дээр юу илэрхийлж яадаг вэ гэх юм бол fake out маань ерөөсөө өөрөө тухайн чиглэл өөрөө маш хүч султай байна гэдгийг илэрхийлдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол одоо жишээ нь бид нар харах юм бол үндсэн хөдөлгөөн маань дэше impulse хөдөлгөөн trace гэдэг байдлаар апын чиглэлийн хөдөлгөөн явж штэ тий. За after buying zone хөдөлгөөний impulse хөдөлгөөн яваад impulse хөдөлгөөн явж байхдаа өмнө оройгоо эвдснийхаа дараа өмнө оройнхоо resistance дээр шууд эвдэж гарлаа буцаад шууд орж ирлээ. Энэ бол fake out тий. Major цагийн fake out. Тэгэхээр ерөнхийдөө яг swing high эвдэнгүүтлээ буцаад шууд орж ирж байна буюу fake out хийж байна гэдэг нь өөр юу илэрхийлдэг вэ гэх юм бол энэ маань өөрөө ерөөсөө major цагийн тренд маань өөрөө маш хүч султай байгааг илэрхийлдэг. Маш хүч султай байгаа цаашдаа үргэлжлэх магадлал маш багатай байгааг илэрхийлдэг нэг бол нөгөө талаар бол арай өөр зүйл илэрхийлж болно. Гэхдээ энэ жишээн дээр бол маш хүч султай байгааг илэрхийлээд swing high эвдэж дөнгөж гаргуулаа босч орж иж байна гэдэг маань бол swing high эвдэж цаашаа impulse хөдөлгөөн үргэлжлэх ямар ч боломж байхгүй байна гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. Тэгвэл энэ хөдөлгөөн яагаад үүсдэг вэ гэх юм бол ерөөсөө нэгдүгээр трендийн хүч угаасаа өмнө суларсан байсан гэдгээр харж байна. За ерөнхий хөдөлгөөний харах юм бол impulse явуулаад trace явуулаа. Энэ trace бол маш богинохон байна тийм үү? Өмнөх impulse-тай харьцуулаад үзээрэй. Өмнөх impulse-тай харьцуулаад үзэх юм бол өмнөх impulse-ийн хэмжээ нь эндээс энэ хүртэл байгаа шүү дээ. Trace-ийн хэмжээ бол дөнгөж энэ хавцаа орж ирсэн байна. За тэгтэл одоо дараагийн impulse-ыг ажиглаарай. Дараагийн impulse бол энэ ёроолоос энэ өрөө хүртэл үргэлжилсэн. Тэнгүүлээ trace-ийн хөдөлгөөн нь хаана орж ирсэн бэ? Бүр хаана энд орж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр бүтэн impulse 100% гэж үзвэл ирж байгаа trace-ийн хөдөлгөөн бүр бараг 80% нь ирсэн байна тийм үү? 80% нь ирсэн. Энэ маань юу илэрхийлж байна вэ гэх юм бол уг тренд өөрөө импульсийн хөдөлгөөнийг хийхдээ хүчрэг хийсэн. Гэхдээ trace-ийн хөдөлгөөн бас тэрнтэй бараг тэнцэх хэмжээний 80% тэнцэх хэмжээний хүчтэй ирсэн байна гэдгийг харуулж байна. Энэнгүүрээ өөр юу илэрхийлж байна гэх юм бол импульсийн хөдөлгөөн ба trace-ийн хөдөлгөөний хоорондын хүчний зөрүү ойртоод байна. Энэ маань өөрөө юу гэсэн үг вэ? Buyer бол seller-уудын хоорондын хүчний зөрүү volume өөрөө ойртоод байна гэсэн үг. Энэнгүүрээ өөрөө тухайн тренд бол цааш үргэлжлэх магадлал улам багасаар байгааг илэрхийлдэг. Тэрнээс үүдэлтэйгээр дараагийн импульсийн хөдөлгөөн нь явахдаа чүү өмнөх оройгоо дөнгөж эвдээд шинэ swing high бүрдүүлэнгүүтлээ fake out хийж байгаа. Энэ маань өөрөө өмнө хэлэгдсэн байсан хөдөлгөөн гэсэн үг. Өмнө нь бол альтын ийм зүйл болж магадгүй гэдгийг трендийн tracing хөдөлгөөн нь илэрхийлсэн байсан гэсэн үг. Энэний дараа fake out үүсэж байна гэдэг маань өөрөө юу гэсэн үг гэхээр хоёр ашигтай хөдөлгөөн болж штэ. Эхнийх нь бол трендийн tracing хөдөлгөөн гүн орж ирснээр тренд үргэлжлэхгүй байх магадaltaй трендийн чиглэлийн хөдөлгөөний өөрийнх нь яг volume нь бууралтай байна. Buyer-ууд арилжаанаас гарч ийн, seller-ууд арилжаан домино болж эхэлж шүү гэдгийг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт нь fake out-ыг ороод ирж байна гэдэг маань өөрөө тэрийг бүр батлаад өгч байна гэсэн үг. Тэрийг бүр батлаад өгч байгаа. За тэгэнгүүт энэ fake out-ийн хөдөлгөөн нь өөрөө яг minor цаг дээр яаж харагддаг гэх юм бол одоо энд явж байгаа impulse бол minor дээр up, энд явж байгаа trace бол minor дээр down, энд явж байгаа impulse uptrendтэй байгаа, энд явж байгаа trace хөдөлгөөн downtrendтэй байгаа. Тухайн downtrend хөдөлгөөн дууслаа тийм. За тухайн downtrend хөдөлгөөн дуусахад юу болж байгаа гэхээр major цагийн impulse хөдөлгөөн явж байгаа тийм үү. За major цагийн impulse хөдөлгөөн явж байгаад өмнө оройг эвдлээ. Яг энд оройг эвдэж штэ тийм. За одоо энийг ингээд бүр хэлээд аваад үзэх юм бол яг энэ оройг энд яг эвдэж гарч ирж байгаа. За тэгэнгүүтлээ эвдэж гарч ирэнгүүтлээ үндсэн хөдөлгөөн маань тэр үед юу хийж ийн гэхээр тэр үед impulse хөдөлгөөнийг хийгээд дэшээ яг жижиг цаг дээр буюу minor цаг дээр бол impulse хөдөлгөөнийг хийгээд major цагийн swing high-ыг эвдэж байгаа хөдөлгөөнийг үүсгэж байгаа. Гэхдээ энэ дээр бас л адилхан хоёр төрлийн зүйл байж болно. Энэ дээр бол эхний зүйл нь юу байх вэ гэх юм бол эхний зүйл нь бол мэдээж одоо major цагийн tracing хөдөлгөөн гүн ирсэн шүү. Minor цагийн downtrend хөдөлгөөн хэтрхий удаан хугацаанд үргэлжилсэн шүү. Энээс болоод ерөөдөө buyer-уудын volume алдагдсан байгаа, seller-уудын volume хамаагүй давмгаагаа илэрхийлж болно. Хоёрдугаарт нь бол яг энийг батлахтай зэрэгцээд энэ орой руу ойртох тусмаа minor цагийн өөрийнх нь ирж байгаа tracing хөдөлгөөнд гүнсээд идэг. За эхний tracing хөдөлгөөн айгүй гүйхэн байж ирсэн. Хоёр дахь tracing хөдөлгөөн бүр хитрхи гүн орж ирж ахчихжээ. Тэр гүн буюу өмнө байсан impulse хөдөлгөөнийхөө буюу өмнө байсан impulse хөдөлгөөний нийтүүлсэн байгаа замын тэр замтай тэнцэх одоо тэр замын 80% тэнцэх хэмжээний tracing хөдөлгөөнтэй ирсэн байх чийт энэ дэр бол 70-80% тэнцэх хэмжээний tracing хөдөлгөөн. Энэ бол юу гэж хэлж байна гэх юм бол
Майнер цаг дээр майнер цагийн тухайн автрендийн хөдөлгөөний чиглэлийн тухайн авч чиглэлийн хөдөлгөөний өөрийнх нь волюм нь багасаад байгаа. Баярууд арилжаанаас гараад зээлрүүд арилжаанд түлхүү орж ирж байгаа. Эндээс яг сэл арилжааны магадлал илүү өндөрсөж байгаа. Зээлрүүд илүү хүчтэй байгаа. Баярууд илүү хүч алдж байгаа. Тренд бол цааш үргэлжлэх магадлал маш багатай байна гэдгийг илэрхийлдэг. Тэгээ байжсэн чинь үндсэн хөдөлгөөн бас давхар яг мажор нь тийм байгаа. Майнер нь давхар тийм болоод ирж байгаа. Тэгээ эсвийн хаяг дөнгөж давангуутлаа буцаад фейк аут хийж орж ирж байгаа хөдөлгөөн дээр ерөнхийдөө хөвчлэн юу болдог вэ гэх юм бол майнер цаг маань реверс хийдэг. Майнер цаг реверс хийдэг. За энэ тохиолдолд бид нар юу гэж үзэх вэ гэхээр хэд хэдэн зүйлийг олж харж болно. Мажор цагийн өөрийнх нь трейсинг хөдөлгөөн битгий гүн орж ирсэнээс болоод дараагийн импульсийн хөдөлгөөн хол явж чадсангүй. Нэгдүгээр, хоёрдугаарт нь бол мажор цагийн автрендийн хөдөлгөөн цааш үргэлжлэх магадлал маш багатай байгааг трейсинг хөдөлгөөний гүн ирж байгаа байдлаар нь мэдээд мөн фейк аутаар нь 3-дугаарт нь 4-дүгээрт нь баталчихж байгаа. Фейк аутаар баталсан майнер цаг дээр бол фейк аут хийгдсэн трейсинг хөдөлгөөн өмнө гүн ирж исэн. Одоо бол дахиад трейсинг хөдөлгөөн нэг бол гүн ирнэ, нэг бол бүр яг мажор цаг бүр реверс хийж магадгүй гэдэг тохиог бид нар энэ фейк аутаар мэдэж болно гэсэн үг. За тэгэнгүүтлээ тэрийг нь баталгаажуулж өгч байгаа зүйл нь болохоор тэр фейк аут хийгдэхэд майнер цаг дээр автрендийн хөдөлгөөн явьжсэн тэр фейк аут хийгдэхийн өмнөх нь ирсэн майнер цагийн автрендийн хөдөлгөөний трейсинг хөдөлгөөний итгэгүн ирсэн майнер цагийн автрендийн хөдөлгөөний цааш нь үргэлжлэх магадлал маш багатай байгааг илэрхийлсэн. Үргэлжлэх магадлал маш багатай байгаа мөн яг баярууд арилжаанаас гарсан зээлрүүд арилжаанд давмгаа байгааг илэрхийлсэн байсан. Тэгсэн чинь тэрэн дээр нь дараад мэдээж одоо мажор цагийн эсвийн хайн эвдрэнгүүтлээ буцаж фейк аут хийх үед майнер цагийн автрендийн хөдөлгөөний үргэлжилж явах явцдаа хийгдэх ёсгүй байсан их хэмжээний селен волюм орж ирээд үндсэн хөдөлгөөнийг аптрендийн хөдөлгөөнийг даун тренд рүү эргүүлчихэж байгаа. Энэ маань өөр юу гэж хэлж байгаа юм бол майнер цаг даун тренд рүү эргэлээ, мажор цагийн трейсинг хөдөлгөөн ирж байна. Мажор цагийн трейсинг хөдөлгөөн ихдээ фейк ауттай ирж байгаа. Өмнөх эсвийн хаяж эвдэж чадаагүй, өмнө иржсэн трейсинг хөдөлгөөн гүн иржсэн. Энэ удаа гүн ирэх боломжтой болчлоо гэдгийг илэрхийлж байгаа. Энэ байдлаараа үндсэн хөдөлгөөн дээр биднэрт ямар тохиог өгж ийнэ гэх юм бол мажор цагийн фейк аут бол майнер цагийн реверсээр дамжуулаад бид нар мажорын одоо автрендийн хөдөлгөөний эсрэг арилжих боломжтой болчлоо. Мажорын автрендийн хөдөлгөөний эсрэг, мажорын автрендийн каунтер арилжих хийх боломжтой болчлоо. Майнер цагийн даун трендийн хөдөлгөөнийг даах боломжтой болчлоо гэдэг утгыг биднэрт илэрхийлж байдаг. Тэгэхээр энд юу харагдаж байна гэх юм бол мажор цагийн трендийн эсрэг, майнер цагийн трендийн дагуу арилжих хийх боломжийг биднэрт олгож байна гэсэн. Фейк аут, мажор цагийн фейк аут ийм зүйлийг илэрхийлдэг. Нэгдүгээрт. Хоёрдугаар кейс нь болохоор ямар кейс байдаг вэ гэх юм бол харин нөгөө фейк аут чинь хийгдчихэнгүүтлээ фейк аут хийгдсэн мөртлөө одоо ингээд дэшээ ингээд эвдээ гарлаа тийм. За дэшээ эвдэж гарангуулаа доош буцаад өөр каналаар эсрэг чиглэлийн каналаар эвдээ ороод ирлээ. Буюу фейк аут мажор цаг дээр хийгдчихэж байгаа. За энэ дэр бол юу харагдах вэ гэхээр ер нь бол хоёр дахь төрөл нь болохоор ямар байдаг вэ гэхээр мажор цагийн импульс явлаа трейсинг ирлээ тийм. За трейсинг ирэхдээ бол нэлээд балансад ирж исэн өмнө нь импульс явлаа трейсинг ирлээ. Импульс явлаа трейсинг ирлээ. Энэ трейсинг яаж ийн нөгөө трейсингээс ялгаатай байгаа сте. Ягаад гэх юм бол өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө нийт уусанд байгаа замын үсрээд нэг 50% тэнцэх хэмжээний трейсинг хөдөлгөөн гэж. Энэ өөрийг илэрхийлж байгаа гэх юм бол трейсинг хөдөлгөөн гүн биш, балансад байгаа. Энэ өөрийг илэрхийлж байгаа гэх юм бол автрендийн хувьд баярууд бол хүчтэй байсаар байгаа. Сэлүүд бол баяруудын нийт гаргаж байгаа хүчний 50% тэнцэх хэмжээнд буюу тийм ч их хүчтэй биш байгаа буюу балансад байгаад байгаа учраас цаашаа тренд үргэлжлэх магадлал илүү өндөртэй байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэгсэн чинь үндсэн хөдөлгөөн маань дэше импульсийн хөдөлгөөний бүрэн хийж чадлагүй өмнө өрөөлгөөр шууд фейк аутыг ордож байгаа. Энэ фейк аутан дээр бол үндсэн хөдөлгөөн шууд доош унах магадлалтай. Гэхдээ унахгүй байх магадлал нь илүү давмгаа. Ягаад гэх юм бол өмнө байсан трейсинг хөдөлгөөнд Fibonacci-гийн 50 дээр ирж исэн. Энэ удаа явах байсан импульсийн хөдөлгөөн фейлдсэн. Гэхдээ баярууд бол арилжаанаас гараагүй байгаа. Баярууд бол арилжаанд стил байсаар байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Тийм учраас энэ фейк аут дээр үндсэн хөдөлгөөний тийм хол явна гэж бодохгүй. Тэгээд дээрээс нь энэ фейк аутыг үнэхээр хол явах үгүйг баталгаажуулахын тулд майнер цаг руу шилжинэ. Майнер цаг дээр бол үндсэн хөдөлгөөн маань дэшээ импульс хөдөлгөөнд хийхдээ яг аптрендийн хөдөлгөөнтэй байсан. Аптрендийн хөдөлгөөнтэй байж байгаа фейк аут хийгдэхэд даун трендийн хөдөлгөөнөөр шилжиж орж ирж байгаа тийм үү. За даун трендийн хөдөлгөөнөөр шилжиж орж ирэхэд өмнө байсан трейсинг хөдөлгөөн нь яасан бэ? Тийм гүн орж ирсэн байна. Гүн орж ирээгүй. Энд бол ямар нэгэн байдлаар юу харуулсан бэ гэхээр одоо ямар нэгэн байдлаар селлерүү доминд байгаа хүч чадалтай байгаа гэдгийг майнер цагийн тренд бол харуулаагүй гэсэн үг. Майнер цагийн тренд бол үндсэндээ балансад байгаад байсан. Одоо энэ дээр бол ингээд өмнө байсан импульс хөдөлгөөний магадгүй нэг 30-40% ч юм уу 40-40% тэнцэх хэмжээний трейсинг төлөв авчирсан байна шүү дээ. Одоо энэ трейсинг төлөвийн талаар ярина л та. Энэ трейсинг төлөв бол нэг өмнө байсан импульс хөдөлгөөнийхөө нийт туусан байгаа замын 30-40% тэнцэх хэмжээний трейсинг төлөв гэдэг чинь баярууд стил хүчтэй байгаа, селлерүүд бол хүч багтай байгааг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ фейк аут хийхдгийн өмнө ирсэн байгаа трейсинг төлөвийн тийм хүч багтай байсан. Фейк аут хийгдсийн дараа доош реверс хийгдсэн ч гэсэн энэ маань өөр юу илэрхийлж байгаа гэх юм бол энэ ирж байгаа энэ фейк аутаас үүсэлтэй трейсинг төлөв буюу мажор цагийн трейсинг төлөв. Энэ майнер цагийн даун тренд төлөв удаан үргэлжлэхгүй байх шүү гэдгийг илэрхийлж байгаа. Энэ бол ирэх хэсгүү байсан зүгээр түр хугацааны хуурамч ийм одоо майнер цагийн даун тренд, мажор цагийн трейсинг төлөв гэж ойлгож байна. За тэгээд энэ маань нэг удаагүй байжгаад яг буцаад дэшээ аптрендийн чиглэл рүүгээ майнер цаг яг реверс хийчихдэг.
За uptrend чиглэл рүү minor цаг reverse хийж байгаагаар бид нар юу мэдэж болох вэ гэхээр minor цаг уг нь саяхан downtrend рүү reverse хийгээд tracing төлөв авчирд impulse явсан боловч удалгүй ерөөсөө төд удалгүй авч чиглэл рүүгээ reverse хийж байгаагаар бид нар юу мэдэж болох вэ гэмэл энд хийгдсэн fake out-аар үүссэн байсан selling volume бол хангалттай өндөр байгаагүй. Тэр маань бол цаашаа major цагийнхаа трендийн эсрэг тийм хол явах боломжгүй ийм selling volume байсан байна гэдгийг бид нар minor цагийн шууд тэр дороо хийгдэж байгаа instant тэр одоо reversal хөдөлгөөнөд мэдж болно. Тэгэнгүүтлээ хөдөлгөөн маань энд юу илэрхийлж байгаа нөхөр minor цаг бол цаашаа downtrend явахгүй байна. Minor цаг бол uptrend-ийн чиглэл рүү явах магадaltaй юм байна. Эдийг илэрхийлж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор major цагийнхаа энэ fake out-ийн хөдөлгөөнөөс үүссэн байгаа selling volume одоо бол байхгүй дууссан байна. Одоо бол энэ selling volume-ыг дагаж sell-ж ерөөсө болохгүй. Харин эсрэгээр яг энэ uptrend-ийн хөдөлгөөн tracing хөдөлгөөнийг дууссан гэж үзээд buy-дах хэрэгтэй. Buy арилжаануудыг илүү сонирхох хэрэгтэй гэдгийг илэрхийлж байгаа буюу buyer-ууд илүү dominant байна. Seller-ууд бол dominant болох гэж үзсэн ч чадсангүй энэ бол худлаа хуурамч одоо fake out-ийн хөдөлгөөн байсан байна. Тийм учраас удалгүй хөдөлгөөн маань daily time frame эсвийн хаяа эвдээд дэше бол impulse хөдөлгөөнийг хийхэд бэлэн болсон байна гэдгийг илэрхийлж байгаа. Тэрнээс гадна үндсэн хөдөлгөөн маань энэ fake out-ыг хийж орж ирэхдээ энд харагдж байгаа энэ tracing хөдөлгөөн нь өөрөө өмнө байгаа impulse хөдөлгөөнийхөө нэг туусан байгаа замын ердөө нэг 20-30% тэнцэх хэмжээнд ирсэн байна шүү дээ. Энэ юуг илэрхийлж байгаа гэх юм бол энэ fake out албаар хийгдсэн fake out. Энэ fake out хийгдээд орж ирж байгаа энэ ёроол үүссний дараа энэ ёроолыг үүсгэхийн тулд minor цаг reverse хийсний дараа бид нар ямар мэдээллийг авч ийн бэ гэх юм бол энэ fake out-аар үүссэн major цагийн tracing хөдөлгөөн хэтэрхий гүйхэн байсан. Тийм учраас энд бол major цагийн impulse хөдөлгөөн бүр хүчтэй явах боломжтой. Major цагийн impulse хөдөлгөөн бүр хол, бүр өмнөхөөс илүү хүчтэй impulse хөдөлгөөн орж ирэх гэж шүү гэдэг тохиог энэ fake out энэ minor цагийн одоо авч чиглэлтэй reverse маань илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр кейсээр бол одоо яг major цагийн fake out-ыг minor цаг дээр харж болно. Нэгдүгээр, хоёрдугаарт нь major цагийн fake out хоёр өөр утгыг илэрхийлж болно. Major цагийн fake out-ыг minor цагтай ингэж холбож арилжааны шийдвэрүүдээ buy sell чиглэлтэй гаргаж болно гэсэн. Окей. Гэтэ энэ дээр бол яг би ингээд яг ингэх юм бол ингэж арилжин, тэгж арилжин, тент diesel, тент TP гэж ярихгүйгээр зүгээр хамгийн гол чухал ойлголт гэдэг зүйлийг нэрэд байгаа. Гол нь ийм юм болвол юу гэж ойлгох юм бэ? Ийм болвол бид нар яаж харах юм бэ? Major цаг дээр ийм болчихвол minor цаг дээр ямар байх хэвтэй? Major цаг дээр ийм байгааг minor цаг яаж батлах хэвтэй? Major цаг, minor цаг хоёулаа ийм байх юм бол яах юм? Major цаг, minor цаг хоёулаа ийм зүйлсийг заах юм бол ямар чиглэлийг заагаад байгаа юм бэ? Buy юм уу, sell юм уу? Аль талдаа бид нар байх хэвтэй? Аль зөв талдаа бид нар байх хэвтэй? Тэгэхээр бид нар ийм тохиолдолд нь яавал бид нар зөв талдаа байна гэж үзэх юм. Ийм тохиолдолд бид нар яагаад buy тал нь илүү зөв, энэ тохиолдолд яагаад sell тал нь илүү зөв байна гэж үзэх ёстой юм гэдгийг major болон minor цагуудыг ашиглаад тэрэн дээр үүсэж байгаа price action-ыг ашиглаад батлах тухайд бид нар ярьж ийн гэсэн үг. Би ойлгуулах гэдэг юм гэсэн үг. Окей. За ийм байна. Тэгэхээр энд бол ерөөсөө та юуг ойлгож авах хэрэгтэй вэ гэх юм бол fake out-ийн хоёр төрөл байгаа юм. Major цагийн fake out-ийн хоёр төрөл байгаа юм. Энэ хоёр төрөл дээр бол нэг нь buy чиглэлийг, нэг нь sell чиглэлийг заадаг юм. Тэр buy чиглэлийг заагаад байгаа fake out-ийн төрөл дээр бол minor цаг дээр хид хідэн яг баталгаажуултууд гарч ирж байна. Minor цагийн fake out хийхин өмнө ирсэн tracing төлөвлөгөө богинохон байгаад байгаа. Тэ? Одоо энэ дээр харах юм бол minor цагийн энэ major цагийн fake out хийхин өмнө minor цагийн авчирж байгаа tracing төлөвлөгөө богинохон байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол үндсэн хөдөлгөөн маань major цагийн өөрийнх нь өмнө одоо энэ fake out хийхин өмнө ирсэн tracing төлөвлөгөө өөрөө бас богинохон буюу балансд байгаад байгаа. Тэр тохиолдолд бол үндсэн хөдөлгөөн удахгүй minor цаг авчиглал рүү эргэжиж байгаа. Major цаг маань цаашаа impulse хөдөлгөөнөө энэ minor цагийн эргэлтээр дамжуулаад хийх боломжтой. Энэ хийгдэх impulse хөдөлгөөн нь өөрөө өмнө ирсэн байгаа энэ fake out-ээр ирсэн байгаа tracing төлөвлөгөө богино байх тусмаа дараагийн impulse хөдөлгөөн илүү хүчтэй, илүү дэлбэрэлттэй явах боломжтой гэдгийг харуулж байна гэсэн үг. Харин нөгөө төрөл нь бол нөгөө кейс нь бол энэ fake out хийгдэхэд өмнө ирсэн байгаа fake out-ийн өмнө ирсэн байгаа major цагийн tracing төлөвлөгөө илүү гүн орж ирсэн байгаа. Тэгэнгүүтлээ minor цаг дээр ирэхэд minor цаг дээр бол энэ fake out хийгдэхийн өмнө ирсэн tracing төлөвлөгөө бас гүн орж ирсэн байгаа. Энэ нь өөрөө яг seller-уудын дамгаал, buyer-уудын хүч алдалт uptrend-ийн хөдөлгөөн цааш үргэлжлэхгүй байх магадлалыг илэрхийлж байгаа. Тэгэнгүүтлээ доош орж иж байгаа downtrend-ийн хөдөлгөөнийг дагаад minor цаг дээр явах боломжтой. Яг гэвэл major цаг альтын хүчээ алдсан учраас major цаг reverse хийх өндөр магадлалтай юм а гэдгийг илэрхийлж байгаа. За энэ хоёр кейсийг ингэж харж болно шүү. Тэгэхээр major цаг дээр хийгдэж байгаа fake out ч бай, break in ч бай, break out ч бай, bounce ч бай. Ямар ч price action хөдөлгөөн байсан minor цаг дээр заавал батлагдах хэрэгтэй. Тэгээ major цаг, minor цаг хоёулаа хоорондоо хамтдаа нэгдэж гаргаж ирж байгаа утга нь хамгийн чухал байдаг шүү гэдгийг сануулахыг хүслээ. Окей. За энэ бол өнөөдрийн хувьд хангалттай. Өнөөдрийн хувьд бол бид нар major цагийн fake out, minor цаг дээр яаж харагдвал хоёр өөр төрлөөр хөдлөх боломжтой байдаг юм бэ? Ямар байдлаар харагдах юм бол buy sell гэж явж болох юм бэ гэсэн ерөнхий ойлголтын талаар шүү. Ерөнхий гүйхэн ойлголтын талаар хэдүүлээ ярилцлаа. Окей. За тэгээд танд бас хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Жаргалтай хэсвэлээ. Тэгээд энэхүү яг энэ одоо
яг бодит чарт нар хийж байгаа юм анализуудыг үзхийг хүсэх юм бол free room маань нэг дээрээ description линк байгаа free room маань тэрнгээр дараад нэг дээрээ тэгээд хэрвээ та iTrader-ээс данс авах гэж байгаа бол iTrader-ээс данс авахдаа JaralFX 6 купон кодыг ашиглаад 20% амдруулаад эсвэл бол одоогийн байдлаар явж байгаа урамшуул гэх юм бол нэг данс аваад нөгөө дансыг үнгүй авах боломжтой байгаа гэдгийг сануулъя. JaralFX 6 купон кодыг ашиглаад $100,000 данс аваад $25,000 данс, $50,000 данс аваад $15,000 данс, $25,000 данс аваад $5,000 дансыг үнгүй авах боломжтой байгаа шүү. Гол нь JaralFX 6 гэдэг купон кодыг ашиглах юм бол энэ урамшуул таамаглах боломжтой. 10 сарын 10 хүртэл үргэлжилж байгаа. Өнөөдөр 10 сарын 1 болж байна. Тэгээ танд амжилт хүсье. JaralFX байлаа. Баярлалаа. Баяртай.